За төсөв бол одоо танах нь бол тодорхой байсан. Тэгээд харин энэ тодтгол хийгээд энэ удаа ороод ирж байгаа бол маш их баяртай байгаа. Тэгээд үнэхээр одоо энэ удаа бид нар энэ төсвөө яг гүйцэд тодтогчих хэрэгтэй байхаа. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн гаргасан дүгнэлтэнд бол 3 их 80 728 төгрөгөөр бууруулж тодтогох ёстой гэж үзсэн байгаа. Тэгээд түрүүн бол сангийн сайд бол яг тайлбарласан. Үнэхээр энэ хэрвээ бид нар энэ буулгаж байгаагаас илүү буулгах юм бол хүүхдийн мөнгө рүү, тэтгэврийн мөнгө рүү, халамжийн мөнгө рүү орчих гээд байгаа болохоор энээс илүү бас буулгах боломжгүй байна гэж. За тэгэхээр бид нар нэгэнт одоо тэр бууруулж чадахгүй бол илүү их олох талдаа бас анхаарах хэрэгтэй. Зөвхөн алдахгүй одоо алта хөтөлбөргээд байхгүй тийм ээ. Бусад юу н ямар салбараас хөдөө аж ахуйгаас яах юм, аялал жуулчлалаас яах юм, цахим хөгжлөөс яах юм, бүгдээрнгээс нь одоо өргөжтэй ялгаагүй. Тийм болохоор орлого олох талдаа илүү төвлөрөөсэй гэж хүсэж байна. Тэгээ бас энд нэг асуух 4 асуулт байгаа юм аа. Нүүбийн байнгын орооны нарийн бичиг нарын хооронд зохион байгуулсан хилцээрийн хүрээнд COP17 баг хурлыг 2026 онд зохион байгуулалттай холбогдуулан байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсөвт энэ жил 50 тэрбум тусгасан. Тэгээд энэ нь бол 5 сарын 31-ний дотор худалдаа авалт хийгдээгүүд бол буцаан татагдж байгаа. Тул дахин 50 тэрбум төгрөгийг суулгаж оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ 50 тэрбум төгрөгөж 41.8 тэрбумаар нь хурлын барилга байгууламж барихад зарцуулнаа гэсэн байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэг тайлбар өгөөч. Энэ 41 тэрбум төгрөгөөр одоо ямар хурлын барилга байгууламж барих гэдэг байгаа. Өнөөдөр Монголд байгаа энэ олон заал, энэ олон байр байгууламж хүрэхгүй мүү? Тэгэхээр хүндээ зориулах ёстой нөгөө таньж байгаа төсөв маань эргээд дахиад ингээд байрлал 50 тэрбум явчихж байгаа мó. За нэгт асуулт. За хоёр дахь нь төсвийн тодтголоор төрийн бус өмчийн цэцэрлэг сургуульд олгож байгаа хувьсгах зардлын санхүүжилтийг зогсоож төрийн өмчийн дээд сургуулийн байр ашиглалтын төлбөрийг төсвөөс төлөхийг зогсоож өртгийг сургалтын төлбөр шингээхээр тусгасан байгаа. За ингэхлээр чинь 2025-аас 26 оны хичээлийн жилээс эхлэн төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр нэмэгдэх үү? Хоёрдугаарт нь төрийн өмчийн бус цэцэрлэг сургуульд олгож байгаа хувьсгах зардлын санхүүжилтийг зогсоосонтой холбогдуулаад хувийн сургууль цэцэрлэгүүдийн бас төлбөр нэмэгдэх үү? Энэ дээр ямар тооцоолол байгаа вэ? За хоёр дахь асуулт. За гурав дахь нь хавдраар өвчлөж байгаа хүмүүс. За хариулт өгье. Наранбаяр сайд. За баярлалаа. Тэгэхээр энд удаагийн төсвийн энэ тодтголын тэр их хурлын дагж гарч байгаа тогтоол дотор энэ хоёр заалт орсон байгаа. Одоо тэгээд өнөөдөр төсвийн нөхцөл байдлын юм хүнд үед ингэж орж ирж байгаа. Бид бол уг нь дээд боловсролын хуулиараа төрийн өмчийн ихтэй сургуулиудын тэр тогтмол зардалт нь бол дэмжлэг үзүүлэх ийм үр хүлээдэг. Гэхдээ энэ нэг 17 тэрбум төгрөг ингэж зөвшөөрлөгдсөн байсан. Энийг зүгээр зогсоох гэсэн ийм. Тэгэхээр мэдээж одоо төлбөр дээр нь бол энэ нөлөөлнө. Өнөөдөр ихтэй сургуулиудын төлбөрийг бол удирдах зөвлөл нь өөрсдөө хуралдаж тогтоодог. Эдний одоо бие даасан байдлыг хангах ийм зорилгоор ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг юуны төрөнд бас хэлье. Хувийн сургуулийн одоо төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулиудын хувьсгах зардлыг бас одоо ингээд хагас жилээс хойш зогсоох юм байна. Зогсоох гэсэн юм чиглэл орж ирж байна. Тэгэхээр энэ бас өнөөдөр жишээлбэл хувийн сургууль цэцэрлэгүүд бол 2 дахин илүү хувьсгах зардлаа аваад тэгээд төрийн үйлчлэгийг үзүүлж эхэлж байсан. Энэ бол өөр амжилттай болоод суглааны цэцэрлэг байхгүй болсон ийм цаг үе бол байсан. Гэхдээ энэ дээр бол одоо хагас жилээс хойш мөн одоо зогсоох юм шаардлагатай болж байгаа. Юуны хувьд бол бид бас энэ үйлчилгээг бол яг боловсролын үйлчлэгийг бол эцэг эхчүүд хэрэглэгчтэй тэгш хүртээмжтэй хүргэх энэ одоо зүйлээ умартаж болохгүй. Тэгэхээр цаашдаа бид төсөв маань өөрөө
одоо арай гэгээтэй болоод ирэх үед энэ бол төр зүрийн үзэгдэл байх болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт энэ хуулийн заалттай ийм зүйлүүд байгаа. Улсын хурлын тогтоолын төслөөр ийм зүйл орж ирж байгаа. Харин энэ удаа дагж байгаа хууль дээр бол маш сайн нэг заалт орж ирсэн нь нэг хувийн тэр татврын хөнгөлт дээр бол сургууль цэцэрлэгийн барилга байгууламжийг барихад нэг хувийн одоо тэр татврыг одоо буцаан олгох, хөнгөлт эдлүүлэх энэ зүйлийг бол оруулж ирсэн нь бол туйлын сайшаалт байгаа. Энэ бол боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг шууд дэмжиж байгаа ийм үзэгдлээ гэж харж байна. Цаашдаа бид энэ бас энэ сургууль цэцэрлэгүүтэй ярилцах шаардлагатай. Гэхдээ энэ удаад бол үнэхээр ийм нөхцөл байдалтай болцоод байгаа 2.1 их 80-аар энэ төсвийг танах шаардлагатай болцоод байгаа. Энэ байдлаар бол төсвийн алдагдал 3 их 80 руу хүрж инфляц 2 оронтой тоог давж хүмүүс 240 гаруй мянган хүн ядууралд хүрэх ийм одоо аюулын харанг нүүрэлчээд байгаа ийм үед бол бас энэ төсвийн тодтголыг бол засгийн газраас өргөн барьж байгаа. Энэ хүрээндээ салбар болгон өөрийнхөө одоо ийм үйл ажиллагаанаас тануулж байгаа гэдгийг л бас хэлье да. Баярлалаа. Байгаль орчин. За, Болдын чухлын сайд хариулт өгье. За, асуулын шинэ асуултанд хариулъя. За, КОП маань ийм юм байгаа шүү. Асуулын шинэ. Маш харамсалтай зүйл болсон. Энэ сая одоо 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татуулна гэдэг бол хайрын төсөв шүү дээ. Нодлон хэдүүлээ яаж эдэм ингээд батллаа та тэгээд худалдаа авах ажиллагаа нь хийгдэж чадаагүй амжилтгүй болсон. За, тэрэн дотор ингээд энэ орцсон юм байна. За, тэгээд одоо энэ олон улсын өмнө одоо бидний маш хариуцлагатай ийм ажил болж байгаа. За, сая гадаад айлчлалын хоёрын ерхийлэгч мөн энэ асуудлыг одоо бид хийнэ. Ерхий сайд ч гэсэн мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын өмнө бол амжилттай хариуцлагатай хийнэ гэдгийг амлацсан. За, одоо ингээд хийгээсээр арга байхгүй. Нэгэнт тулцсан юм чинь. Тэгээд 50 тэрбум төгрөгөө бас голоод байгаа шүү энэ төсөл маань. Энд чинь хаанаач хүрэхгүй байна, нэмж өгөө гэд. За, одоо төсвийн орон зай боломж маань энэ байгаа. За, энийг одоо буцааж тавихаас өөр арга байхгүй. За, одоо Батбаатар За, Жавхлан сайд гүйцээж хариулъя. Тий, Батбаатар сайдтай захиад байгаа. Энэ тавьсан мөнгөө одоо сүүлийн хагас жилдээ одоо зарлагдаж амжих хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хойтон ер нь балрын шүү гэдгийг сайн хэлээд байгаа. За, тэгээд энэ 41.8 тэрбумаас томоос 27 тэрбум төгрөг таны асууж байгаа барилга байгууламжинд нь орох юм. Төрөөс л хэсэгч байгаа. За, мөн барьж байгуулах хэсэгч байгаа. За, бус хэсэг нь бол тэр арга хэмжээ болох газрын одоо дид бүтэц, за зам тогтчлт ийм ажлууд байна. За, баясгалан гишүүн тодруулж суун. За, энд хөгжлийн банкныхаа ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр төсөв ярьж байгаа үед бол одоо асуултуудаа бол асуучлаа. За, хавдрын өвчлөгсдийн 64% нь Монгол улсад 3 дугаар үедээ буюу хожим үедээ онцлогдож байгаа шүү дээ. 2024 онд энэ маань өмнө нь миний ярьжсэн 4400-аас нэмэгдээд 4755 хүн хорт хавдраар нас орсон байна. Улсдаа ганцхан эмнэлэгтэй тэр начааллаа дийлэхгүй. Тэгээд бид нар бол энэ өнгөрсөн одоо төсвийн үед бол яриад тэр хашаанд байгаа 4-р эмнэлэг хөгжлийн банкны мэдэл байгаа. Энэ эмнэлэг өөрөө төрийн өмч учраас энийг шилжүүлье гэд ярьсан. Энийн үр дүнд бол 17 тэрбум төгрөг тавиад эхний ээлжинд энэ байгууллагыг одоо авч ашиглая гэсэн. Өнөөдөр хавдар судлалын эмч нар тэнд хөнгөвчлөх үйлчилгээ, химийн эмчилгээгээ 2 давхарт нь хийгээд явж байгаа. Тэгэхэд энэ 3 удаагийн тендер зарласан. Тэр тендерийн за хариулт өгье. 4-р эндэр. Сангийн орны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын төсвийн зарлага хэлтсийн дарга Бат Эрдэнэ баясгалан гишүүний асуултанд хариулъя. За, энэ удаагийн төсвийн тодтголоор дагалдж байгаа их хурлын тогтоолоор хувийн сургууль цэцэрлэгт олохын хувьсах зардлыг бол зогсоох юм зүйл орсон. Гэхдээ энэ бол одоо яг зогсоож байгаа асуудал биш. Энэ цаанаа өөрөө хуультай. За, тэгээд нийгмийн салбарын төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлээр
их хурлаас засгийн газарт үүрэг өгсөн байдлаар энэ асуудлыг оруулж ирж байгаамаа. Ямар нэгэн байдлаар энэтэй холбоотой төсөв хассан асуудал бол байхгүй. За, Жигжил зүргийн чин бүрэн сайд хариулт өгье. За баясгалан гишүүнд баярлалаа. Бас энэ тусламжийн хүртээмжгүй байгаа байдалтай холбоотой орон байр хүрхгүй байгаа холбоотой санаа тавьж байгаа маш зөв. Гэхдээ бүх юм хуулийн дагуу хийхдэггүй бол бас болохгүй. Одоо хөгжлийн банк тузна тэр дөрөвдүгээр эмнэлгийн асуудлыг одоо борлуулалт хийх хавтар судлалын үндэсний төвд өгөх зөвшөөрөл бол одоо олгодоогүй байна. Эрүүл мэндийн яам 3 удаа тендер зарлаад оролцсон байгууллага байхгүй байна. За бид одоо ямар ч урсгал зардал 17 тэрбум төгрөг бол хасагдаагүй байж л байгаа. Зүгээр одоо бүх юм хууль журмын дагуу үнэн бодиттой байх хэрэгтэй. Жишээлбэл шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газар битүүмжлэгдсэн байгаа дуудлага худалдаагаа гүйцэд хийгээд эхний дуудлага худалдаанд 160 тэрбум нэлээд тийм баримжаагүй өндөр үн тавьсан. Хоёр дахь дуудлага худалдаагаа 86 тэрбум. Гурав дахь зарлаагүй байна. Ингээ гурав дахь зарлаад 50%-аас доошоо болгоод битүүмжлэгдвэл тухайн одоо бодит үнээр нь одоо дөрөвдүгээр эмнэлгийг хавтар судлалын үндэсний төв авах энэ одоо бүх За, баясгалан гишүүн дахин тодруулжсоё. За тэгэлгүй ойлгож байгаа. Гэхдээ зүгээр энэ 3 удаа зарлахад ер нь хөгжлийн банкны тууцаас ямар нэгэн шийдвэр гараагүй тий оролцох. Тэгээд ер нь туудсан шийдвэр нь болохоор яагаад оролцоогүй вэ гэхлээр эрс бүрдээгүй гэдэг тийм шалтгаан байгаад байгаа. Тэгэхээр яагаад эрсээ бүрдүүлэхгүй байгаа юм бэ тууц? Энд дэр чи ялгаагүй өвчтөе хүмүүсийн л юм яригдж байгаа. Зүгээр энэ татагдж байгаа төсөвтэй холбоотой нөгөө талтай гэвэл энэ чи эрүүл мэндийн салбар чинь бол эмзэг штэ. Өвдөж байгаа хүмүүс минут-секунд дээр яригдж байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн банк одоо бас хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ тузан хариуцлагатай байх хэрэгтэй. Тузын дарга байгаа бол өөрөө энэ дээр хариугаа хэлэх хэрэгтэй. Яагаад 3 удаа зарлаж яхад гурвууланд нь эрс бүрдээгүйгээд орохгүй байгаа юм бэ? Ороод эсвэл тайлбараа өгж болно. Эсвэл ийм дараагийн дуудлага худалдаанаас бид нэр хямдрахлаар навна гэдэг саналаа хэлж болно шүү дээ. Тузыннаас нь байна хөгжлийн банк. Төсөв гэлцэж байгаа үед нөгөө ирэх үүрэггүй л дээ хөгжлийн банкны тузынхаа. Тийм тузын дарга нь байна уу? Эдийн засгийн хөгжлийн яам байхгүй. За. Аюуши ариун